За гэгээ өглөөний мэндэ. За амаатайгаа цуг шалахаа хашаанд ирсэн байна. Энэ байгаа шинж алга байна да. Нахтайгаа уулзчулж бодсон. Одоо өнөөдөр гарахгүй бол би маргааш тэд студи бичлэгийн ажилд тоглолттой байгаа. За манайхан хотгоноо, дортоноо өөр хэн бэ? Яалтаа хариу өгөөд хөрөө ах та. За 26 оны 7 сарын 26-ны за Эрдэнэ хотод маань ингээд өглөө өстө маш гоё ингээд яг үүлэрхэг нэг тийм үлгэрийн мэтэл байна да. Маш гоё бороо ороод онсон. Цаг агаар янз бүр. Одоо энэ сэрүүн дээр чи хот руу гараад давхиж чинь сайхан л да. Гоё байна. Одоо энэ баруун тал руу чи нөгөө Шандын 14 гээд одоо байгаа. Сүүд одоо манай өвөө хүртэл энд байсан шүү дээ миний нага заав маань. За ингээ эцсийн бод тийм ээ. Эцсийн дэлгүүр хэвээрээ байгаа юу амаа юу лээ? Наа чи ийм том бод. Буудхан буудлаг нөө. Миний дэлгүүр хоримт төвл юм шиг байна. Им өсгөн алга болчих. За тэгээ яг энийхээ ардталд би эндээс нөгөө нэг грамлаад нөгөө юу авч хийдэг байсан. А энэ сургууль өстө янзын гоё болсон байгаа. 3 дугаар 8 жил гэж байсан. Одоо 10 жил болсон юм гоё сургууль. А сургуулийнхаа үйл ажиллагаанд бас манай Эрдэнэ хотын маань 8 жилийн төгсөлтийн андууд их гоё оролцсон юм а. Би бас шавнартайгаа хүртэл ирж байлаа. Өнөө айлгын нэрийн өмнөөс бас сайхан мастер хуур гардуулж байгаа сургуулийн хамт олонд. Манай сургуулийн захирал их сайхан бидний яг үе тэнгийн сайхан эмгтэй байдаг юм а. Маш сайн зохион байгуулалтаа сайн удирддаг хүн байдаг юм. За би ингээд та бүхэндээ Эрдэнэ хотын эцсийн буудлаас гэж ярих юм да. Хороолын эцэс ингээд горд руу явах замыг ингээд бас харилцан харуулчих гэж бодлоо. Би одоо Эрдэнэтэд амьдардаг эгчтэйгээ хамт явж байна. Сэтэрхий буудлуу таних. Сэтэрхий буудал. Одоо энэ би ягаад асуугаад давдаад байна гэхээр зарим нэг газрыг их өөрчлөгдөөд маш олон нэрслүүд нь өөр болсон байна. Маш олон газар одоо аргагүй шүү дээ. Би ч одоо 80 оны юм ярих гэдэг шүү. Тэгээ одоо тэрнээс ч хэдэн жил болж байгаа байлаа. Маш их өөрчлөгдсөн. Эрдэнэ хотод хаяа хязгааргүй тэлсэн байна. Хөгжил дэвшүүл бол нэлээд ажиглагдж байна. Ер нь зарим тохиолдолд манай Улаанбаатарт байдаггүй зүйлс харагдаж байна. Тэгээ би бол эрдэнэчүүдэд 50 жилийн өмнөд дахин хүргэе. Та бүхэн маань одоо бас энэ сайхан хотоо ямар гоё манай Эрдэнэтийг ярьдэн шүү дээ. Ингээд ямар ч хоггүй гэд гоё гэд. Үнэхээр гоё цэвэрхэн байна. Ер нь бол хөгжил дэвшил харагдаж байна. Сая ингээд 2-3 хоног энд ингээд наадахад бол хүмүүсийн байгаа байдал тэр соёл. За манай Улаанбаатарчууд бас ингээд суралцах юмнууд ер нь бусад хүмүүс тийм ээ. Зөндөө байна оо. За ингээд тойрог тийм үү. За ингээд тойргоор уршигаа яваад замын тэмдэглэгээ энэ төр бол үнэхээр маш гоё юм байна. Цаг хугацаа хурдан юм да. 50 жил гэдэг бол бас сайхан тоо. Сая ирэх байсан уу юу? За ингээд за одоо тэр урд харж байгаа шин дэнж үстэй. Дэнж. Одоо энэ 6 дугаар микро. Энд чи 7 юм аа. За 7 дугаар микро тийм ээ. За энэ баруун талыг юу гэдэг вэ? Чи нөгөө одоо манай захмаг байгаа юу ба. Юуны техникийн захаа. Машин. За тэнд бас нэг парк маягийн харагдаад байна уу? Тэр манай нөгөө парк. Хүрээлэн. За. Соёл амралтын хүрээлэн. За цаг юу болж байна? Эрдэнэ хотод 12 цаг 29 минут 18 градустай байна. Одоо зүүн ирээд. Гинжи 3 байр маань яг л хэвээр байна уу? Өшөө юм нэмэгдчихөө. Бас наа хуран зөндөө байна. Энэ гинжи чинь бас их гоё. Одоо манай аав чинь миний аав ч одоо хүний их хэмж цэдэн байж гэж хүн байсан. Одоо энэ гинжин арьс өнгөний диспансерт
ажиллаж ирсэн тийм аав. Чи одоо тий сэтгэхийн юу? Сэтгэхийн. Наркотикны сэтгэхийн юм. За. Сэтгцэн юм байна те. Сэтгэхийн юм. Одоо манай хотоор шар хад маягийн юм. Тийм маягийн. За энэ баруун тишиг нөө хавтаа тентэр гэдэг энэ уршаага. Тийшээ одоо замбараагууд хэлсэн юм байл шүү. Би өчтөр бас нэг найранд яваад тэгээд цаашаа бас нэг найзынхаа урилгаар бас очсон гэрт нь их гоё. Хавтаа гэдэг чи одоо нэг тийм төсөл маягаар баригдсан барилгууд байна уу? Тий, нэг тийм ер нь ижлэхэн барилгууд байгаад байна. Тий. Зайнд Carrefour байна тийм ээ сансар. Долдугаар хороод байна. Хичнээн хороолттой болсон. За ер нь бол маш том болсон байна. Тийм байна. Долдугаар хороолтоор л яваад байгаа юм тий. За өчтөр бол цэнгэлтэхэд би тэр их асар гэдэг юм ээ. Шууд дамжуулт гэсэн тэр асар дотор ер нь баг нэлээ цагийг өнгөрөөсөн. Тэнд гоё хуурдаад бас язгуур орлогынхаа эсрэг тоглолтыг бас тэнд уянгаа гэдээ бас нэг дүү ахаа таа ингээд тоглоод тэгээд тэнд бас тоглосон. Гоё хүмүүс хүлээж авч илээ. Тэгээд Эрдэнэтэд бас ингээд өсөж тойрсон юм юм байгаа. Явсан жилийн өмнө ингээд хүүхэд насаа ингээд энэ чинь одоо өсөж бойдсон газар маань шүү дээ. Тэгээ ярьсан чи их гоё хүлээж авч илээ. Эрдэнэчүүдээ бас гялалаа. Тэгээ миний тоглолтыг одоо миний юу ахтай одоо Монгол төмний язгуур хөв соёлоос ингээд сонирхон сонсож бас хүлээ авч тийм ээ. Ингэсэнд та бүхэндээ бас гялаан талархснаа бас дахин илэрхийлье. За тун утахгүй бас тэр тоглолтын бичлэгүүд бас хийгдсэн байгаа. Тэгээд Facebook болон пэйж хуудас за тэгээд YouTube хуудасаар бас та бүхэндээ хүргэн үзүүлнэ. Одоо шууд ингэж чигээр явчих те. Тэгээ одоо энэ чинь нөгөө 100 дугаар метр те. Тэгээ одоо энэ хүнсний захирсан байгаа юу? Тэр байна те. За ингээ ийм гоё тойрог байна. За ингээд чигээр наадмын талбай. За би чинь цэнгэлдэг хүрээлэн гэж яриад байгаа шүү дээ юм. За тийм байна. Соёл амрал юу гэнэ? Эрдэнэт спорт амралтын хүрээлэн юм байна. За ингээд гоё парк тийм ээ. Одоо энэ чинь парк юм үстэй. Одоо ер нь 3 дугаар метрийн урд хайцаа яваад байна. Одоо хэд чинь чигээрээ гарна те? Чигээрээ яв. Чигээрээ яваад урдаас нь орчих те? За тэр тэгээ сайхан нөгөө бор уул маань Эрдэнэт уул маань байна. Монгол төмний сайлын үнэ гэж нэрлэгддэг тийм ээ. Үнэхээр Эрдэнэсийн сайхан аваа хайрхан Эрдэнэсийн сайхан хотоос мэдчилж байна. Гоё байна. Би ч бас яг тухтай нэг ингэж ирээгүй нэлээд олон жил болсон байна. Яг хаяа нэг хальт нэг дайраад өнгөрчихсэн тохиолдол байгаад байгаа. Орхон аймгийн Эрдэнэт хот гэж яриад байгаа тийм. Чи одоо юу аймаг байх вэ? Энд чи хот байхгүй даа. Том хот шүү дээ. За энэ ингээд зөндөө олон гоё. За бензин хаанаас хийвэл их зүгээр болоо тий. Шунхтай 92 таа тийм ээ. За энэ рүү орж бензин хийж авна. Наач ажиллаж байгаа юм болов уу? За тэр хүүхнээс чи орж авчаад. Ингээд манай зөө. Энэ нөгөө юуны барилгын материал. Тэгээ. Энэ та энэ цагааны араас өгсөж. Жаамар мэнд 92 дүүргэнэ хөө. 2000 хэд гинөө?
За би чинь дархнаас яснаас хойш 190 км тий. 2940 юм уу тий? За. За энэ сайхан бензинээ дүүж байгаа. Тэгээд шууд хот руу гарнаа. Тэгээ 8.8 литр гэдэг чинь би дархнаас дүүргээд 200 км орчим явцсан гэдэг чинь өө өстө маш бага идэж байгаа. 4 хагастай л идэж байгаа юм шүү. За одоо энэгээр баруун ирэх чинь тийм ээ. Тэр гэрдэн дахиад гар. За ингээд амаатайгаа. За баяртай сайн сууж байгаарай. За. Хотод идэж очих. Отод би нэг чи одоо нөгөө Улс Баатарын тэгээ тий. За баяртай амаа сайн сууж байгаарай. Үүнийгээ гараад таглаа. За. За амжилт. Яа, урт цагааныг харуулад ингээд бичлэгийн дөнгөрч ёо. Урт цагаан. Горняк. Горняк наагур нь хаш иргэн дээ. А чаагур нь чигээрээ явж байгаа. 5 дугаар метрийн наагур. Онцгой баг 3-4 хөнгөсөн байгаа энэ шоу нь. Ороод зарсан баг. За ингээд дараагийнхын бичлэгээр тун удахгүй